Яг одоо би Шарадны эцсийн буудлаас 500 м орчим зайд гадаа ил асаажсан галын хажууд Монголын амьдралыг бодож эргцөөлд сууж ин. Олон өдөр энэ хавар камераа авч явлаа. Олон ч зүйлийг харлаа. Олон ч юмыг үзлээ. Тэгэхээр Монголд яаж хүүхдийн эрх зөрчигдөж байгаа. Хүүхэд гэлтгүй хүний эрх. Зүгээр миний амьсгалж байгаа энэ агаар миний уушгийг яаж алж хүний эрх өнөдөр Монголд яаж зөрчигдөж байгааг би нүдэрээ харж байна. Монгол амьдрал ерөөсөө сайхан биш байна. Хотын төвийн дөрвөн байшингийн гол бид юу ч мэдэхгүй байна. Жинхэнэ амьдрал Улаанбаатар хотын 70% өнөөдөр гэр хороолт амьдарч байгаа. Энэ байшинд ийм газар амьдарч байгаа. Тийм учраас бид бүгдээрээ хөрсөндөө жоохон бууж арай ойрхон болох хэрэгтэй. Сайн байна уу хчээ? Сайн. За. Одоо ч одоо хуучнаар ирвэл төвцгэж нэрлж болох уу? Болно шүү дээ. За, амьдрал юу ямар шохон байна да? Амьдрал бол одоо ер нь бол таархан да шүү. Таархан гэхээр яг юу хэлэх юм бол хчээ? Ер нь нийгэм бол жаахан нэг сайхан юмны үн ингээд нэмэгдээд байхаар бид нар одоо таархан гэж хэлэх хэрэгтэй. МСС витаминтэй ундаанууд бүгд нэмэгдсэн шүү дээ. Бүгд нэмэгдсэн, сууч гэсэн нэмэгдэж байгаа. Мах жоохон байгаа шүү. Таны бодлоор аз жаргалтай амьдрал гэж юу вэ? Миний бодлоор бол аз жаргалтай амьдрал гэвэл өвчин зовлонгүй. Гэхдээ нэг энэ бараа таваараа он чигтэн байгаа санал гэж бодож байна. Ер нь бол. Өсөөд байхаар зэрэг бид нар ер нь жоохон тиймэрхүү байна л да. Гэтэ эрүүл сарвал байж байгаа усуд бол одоо яах болж байна. Ямар ч үсэн эрүүл мэнд нэгт дараа нь одоо мөнгө төрөний асуудал гэж ойлгож байна тийм ээ. Тэгээд одоо ер нь бид нар бол яг одоо энэ улсуудынхаа гүнд орж одоо юмыг судалж хийж байгаа зүгээр бол сайн мэдэхгүй л байна. Явуулна залуудаа эмнэлэгт ажиллаж ирсэн. Тэгэд эмнэлэгт ажиллаж байгаа сүүлдээ мал даваа хэдэн жил явсан. Тэгээд сүүлдээ ат руу орж ирж ингээд одоо ер нь ийм л ажил хийж энэ энэний ч одоо 7-8 жил хийж байна. Гэр оролын утаа арай л нэр хэтэрхий юм да. Бид юугаар ч амьсгалаад байгаа. Хэдэн жил амьсгалаад байгаа. Одоо орой нэг 11 өнгөрөөл энэ биеийн үнэлэгч охтууд
буудлын дээр гараад ирж байгаа үстэй. Тий. Шашаа Гарч ирдэг. шараадны эцэст Тий. тийм ээ. Тий. Нандэ гэж мэдхгүй маа. Эндээ гэж мэдэхгүй юу? Мэдгүй. Яг юуг нь бол мэдгүй юм. А тэр болгоо гэж зөндөө юм явж л идэв. Тэр Нэг орой дээр нэг хідэн охин гарч ирж байгаа шиг байна. ороод нь зугаалаа бүгдээр таксин цугуул алгаж шүү дээ. Тэгээ солигдоод байгаа юм буцаж ирээд. Солигдоод тий. Цаг болоод буцаж ирнэ. Цагаас илүү өглөө заримдаа тэгэл явж байна. Та болохоор тэнд юу хийсэн үгүй. Би юу зүгээр л яг хөө химиг цуг. Архил уу. Монгол залуучууд ямар байх ёстой вэ гэж боддог вэ? Монгол залуучууд нэр хүнс ноён ууртай байх. Ямар ч юм дий. Ноён ууртай. Нэр хүнс ноён ууртай ямар тохиолдолд яг тийм уур уцаар болох шиг. Гүн амтдаг юу л амиж болох шиг тэгэл байж үлдчих юм. Чи хиний өнөөс тавраад шээсэ. Аашаа шээ. Ай. Ай. Шараадны эцсийн буудал. Бие үнэлэгчтэй өөр олсон тэр арх зодон залуучууд харт юм. Ийм л залуучууд шоронд орж байгаа юм. 18-19 настай залуучууд 7000 хоригдол дондоос хэдэн мянган залуучууд өнөөдөр танхаа хэрэгтэй шоронд байгаа. Яг ийм хэрэгээр өөр өнгөрсөн, хөөрсөн, уусан шахах юмныхаа барыг гаргаж чадахгүй. Би бинтгээ дайрсан давшилсан. Энэ хүмүүсийн нэг л шараадны эцсийн бодол энэ анхаарал тавих ёстой газруудын нэг болсон. Одоо 11 цаг өнгөрөөд ирэх юм бол ийш их эндээс эхлээд бие үнэлэгч зогсож эхэлнэ. Гадаа зогсон, таксинд зогсон. За сайн бацхан уу Антон Давхай шараадны эцсийн буудал дээр сурвалжлахаар ирсэн байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн буудал, Сапорогийн буудал гэх мэт маш олон газруудад Монгол огт бие үнэлдэг байгаа. Гэхдээ бид бие үнэлэгч гэж хардаг боловч тэдний дүнд хүчээр биеийг нь үнэлүүлдэг хүний 8-ны золиос болсон маш олон охтууд байдаг байгаа. Тэгэхээр энэ шараадны эцсийн буудлыг энэ газар ч гэсэн бас тэнтэй хамаатай тийм газар бас болоод байгаа маа. Тэгэхээр тэр газрыг бас би та бүхэнд үзүүлж харуулах гэж ирсэн байна. Тэгэхээр миний ард бол маш олон таксинууд харагдаж байгаа. Эдгээр таксинууд бүгд хар тенттэй дотроо ороод охтуудыг суулгасан байдаг. Одоо 8 цаг 50 минут болж байна. 11 цаг өнгөрөөд ирэхэд 11 өнгөрөөд ирэхэд бол энэ бол өөр амьдрал өрнөн охтууд бол гадагш охтууд бол гадаа гарч ирж зогсож бие үнэлдэг байгаа. Тэд нэг цагийн 25 мянган төгрөг гэмтээ өнөр бол одоо бие үнэлдэг ийм байгаа. Тэгээд хамгийн гол миний хэлэх гээд байгаа зүйл бол бид бие үнэлэгч гэж хараад байгаа тэр охтууд очих хүчээр биеийг нь үнэлүүлээд байгаа тохиолдол байна. Энэ бол хүний 8-ны нэг хэлбэр байж болшгүй бэлгийн үйлчлэг юм байгаа маа. Тийм учраас Монгол улсад хүний 8 оршин тогтносоор байна. Энийг бол төр засаг болоод Монголын цагдаа шүүхийн хуулийн анхааралтай аваасаа гэж ийм ус байгууллагын зүгээс Монгол улсын иргэнийхээ зүгээс өсөж шаардж байна. Антон Давхай сурвалжлаа.
зургийг авч үздэг. Наас ямар төлөв юм? Баян зүрх сонгоо ахын дүүргийн зах хаваар зүгээр нэг айдлуу яваад байхад өргөтлгөөсөө ээж 2-3 хүүхдтэйг байх нь маш олон. Тийш ороход хүүхдүүд 3 төрлөөр хоорондоо ойролцоо. Бидний өсөлтөн зогссон тэжээлийн дутагдaltaй тархины саажилттай хүүхдүүд маш олон байна. Энэ бол зүгээр л амьдарч байгаа орчноос болж байгаа. Энэ бол хүүхдийн сурч боловсрох эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хүчирхийлэл өртөхгүй байх эрх, тэр хүүхд инээж баясах эрх, эцэг эхтэйгээ сайхан аз жаргалтай амьдрах эрх, энэ бүхэн зөрчигдөж байна. Өнөөдөр Монгол улсын хамгийн том асуудал бол гэр бүл салалт болоод гэр бүл салалтын дундаас өнчин хоцорч байгаа. Нийгэмдэр юу ч болж өсөж торнож мэдэх хүүхдүүдийн ирээдүйн хувьд хамгийн асуудалтай, хамгийн хэцүү юм л байна. Өнөөдөр Монголын ирээдүй өөдн байхын тулд нэг ч хүүхд хүчирхийлэл биш. Инээж тэр хүүхд баярлаж байхын төлөө галуун чи улам өөдөө асаадаг биш надад.